Бид шилбүүрийн дээд сурдаг шүү дээ. Шилбүүрийн дээд. Энэ хоолыг юм байн хэд гэж байна. Чи 900 ирсэн болтой. Би чамтай суугаад чиний юм явах мал зүг. Алтлаа би. За би ер нь бол нэг амар адилхан хоол харчлаа шүү. Энэ хүн баг муу амар өөрийгөө битгий айгаа бодсон. Тайван байх гэсэн юусэн мөрөнд толгоо олохгүй. Эвэнтгэгч хүн сервис. Байгаль гооцсэглэн хайрынрэл жам ёсыг эргшээдэг билээ. Амгалан хөх тэнгэр айсын салхи инээж ургах цэцэгс их тал таныг хүлээж байгаа. 4 цагийн хувиралд давтагдшгүй төрхөөрөн гайхшруулагч байгаль их та бидэнд мандин бүхнээ харамгүй дэлгэнэ. Аял зүрхэнд үрдүлдэх дурсамжаа бүтээ. Отог амар амгалан аял. Хотын бүсгүй хөдөө нутагт нэвтрүүлгийн ээлж дугаарт хичээлийн сайн эрс шилмэл хурдан хөлгүүдийн унсан газар угаасан ус Сүхбаатар аймгийн Даргаан сумын адуучин залуу оролцлоо. Уртын дуу шиг тал нутагта унган хөлгийн зоон дээр өссөн энэ залуу бол За намайг Сүхбаатар аймгийн Даргаан сумын яриа Талтар Шилууны Эртлөө гэдэг. Одоо 21 настай. Тэгээ Даргаан сумын 4-р гим олж юм. Залууга хайхтар цол өрн байхгүй залуу олж байгаа. Тэгээ нэвтрүүлэгт орох болсон зорилго болохоор ер нь би чинь тэгээд өөрөө жоохон шийдэмгий талдаа. Тэгээд яг ихний сум орон нутгаар төлөөлөөд тий үеийнхээ залуусыг төлөөлөөд хөдөө залуучуудсан тэгээд бүгдээрээ яг тийм сайн адуучин, сайн уяач, сайн малчингууд биш шүү дээ. Тэгээд тэр залуусын нэг гоё төлөөлөл нь болоод оролцчихъя гэж бодсон юм. Аюу гоё эрэг төлөөлөл нь болоод оролцъя гэж бодсон доо. хотын бүсгүй ирж байгаа болохоор өөртөө анхааралгүй л яхав. Бүсгүйчүүдтэй адил нүрээ будаж олон төрлийн хувцас солихош. Ир хүн үсээ засуулаад усанд орчиход болоод явчихна да. Монгол хүн байна да гэдэг шиг. Хотын гэрчидтэй халуун чулуу атгуулахаар нэг голын хөвөнд тоглож өссөн хідэн нөхөдтөөгөө хорхог хийж байна. Хотын сайхан бүсгүйг хуруударан хоног тоолон хүлээсэн олон өдрийн хүлээлтийн эцэст бүсгүй маань хотоос гарсан сувгтай. За сайн мэцхан уу. Хотын бүсгүй хөдөө нутагт нэвтрүүлгийн 13 дахь дугаарын оролцогч Мөнх Саруул байна. Манай ер нь хамаатан дунд хөдөө байдаг хүмүүс байдаг байхгүй юу? Ихэнх нь ер нь л дархан би нөгөө дарханд төрж өссөн болохоор тэгээд дархан Улаанбаатарт л ер нь байдгийг. Тэгээд ер нь хөдөөний амьдралыг ямар байдаг бол гэдэг төсөөлөл айгүй бага болохоор тэгээд айгүй сонирхолтой санагдаад тэгээ орохоор шийдсэн байгаа. Тэгээ залууга
ер нь ямар байгаа гэж төсөөлж ийн вэ гэхээр ер нь надаас ер нь өндөр байх би чинь ер нь амхан байхгүй юу. Тэгээд надаас ер нь өндөр байх. Тэгээд гоё инээ цацруулсан хүн байх даа л гэж бодож байна. За ийхүү би Сүхбаатар аймагт ирлээ. Саруул маань ундран дэлгүүр орж зочлох хайлдаа гар цайлгах зүйлсээ бэлтлээ. За сайн байна. Сайн байна уу? За. Сайн ирсэн үү? Сайн. Намайг Сүхбаатар аймагт ирсэн яриад Эрдэл авг гэдэг. Ингэнэ. Мөнх саруул. За Эрдэл авг. Ядарсан уу? Оо, юу сая юу хүртэл шорон зам хүртэл айгүй дажгүй явж исэн болно. За. Тэгээд шорон зам руу ороод нэр амар ядэрлээ. Харин тийм. Шорон замаар сая нэлээ удаа явд юм шүү дээ. Тэгээд тэр нь л жоохон ядарлаа. Тэрнээс бол шорон зам орох хүртэл би бүр амар цоглог явж исэн болно. Тэ айгүй өдрөг. Харин тийм. Нөгөө нэг би бол айгүй машинд удаа явахаар нөгөө дотор мохоо өргөд идэв. За. Тэгсэн чи арай гайгүй бүр юусоо орихгүй гацсан юм. Тэг амар гоё явжсэн чи арай шорон зам руу ороод самбирлаа. Тэгнэ. Яг дараа ирэхэд засмал тавьчаад байв. Засмал тавихгүй бод. Тэгээ сая баах унд эрэ гэж унтж байгаа л ирлээ. За. Шорон зам дээр. Та харина. Өөр юу байна гэсэн. Өөр тайван байл. Ямар 2 3 хоног билээ. Харин би өчигдөр шөнөөс ураг унтаж чадаагүй шүү дээ. Өнөөдөр яаж 2 цаг л унтсан байх. Өнөөдөр бүр амар удаа өнгөрлөө. Харин тийм. Сая замд баг өглөө 9 гэж гарсан гэхэр чи одоо 1 өнгөрч нэр чинь бүр юу 17 молон цаг явцсан уу? 17 цаг машинд анх удаа л явж үзсэн чинь. Тийм. Харин тийм. Шихийн богдын өвөрт шинэхэн танилцах бүсгүйгээ сэтгэл догтлон хүлээсээр шөнийн 1 цагт ирсэн учраас хос нартай тосох төлөвлөгөө нурсанч төмөр хүлгээ хөлөвлөм нэвтрүүлгийн багийнхантай нийслэл хүүхнээ угтлаа. Адуучин залуу нь жаахан сандралтай. Зөөлөн шаргал нутгийн өглөө дулаахан байна. Нарайгээд сэвэл зүр салхинд таан хүмүүлийн өнөр хаа нэг сэнгэнх нь үнэхэрийн таатай. За, бүгдүүд сайн явж ирсэн үү? Оо, сайн явж ирлээ. Сайхан өсөж гинөө. Оо, та сайхан суцна. За, сурлага өндөр үнэ. Оо, өндөр хичээл амарчаа л гэж. Дутуу өргөжлөөд чи онд мэнд орж одоо сайхан орж байна. Үтийн асуух юм да. Би ч чинь та айдаг өчтөр ирнэ гэж харж байгаад сүүлд аалах болохоор унтаад гисэн. Тэгээд өчтөр хүүл амтсан да. Тэгээд хэдүүлээ нөгөөдөл уулзалтаж байна да. Харин өчтөр арай мөлий арай ирсэн. Өнөө өглөө шана сайхан өглөө. Өнөөдөр сайхан ч гэдэг байна тийм ээ. Тэнгэр сайхан тогтоохон байна. Гоё өглөө. Манай ой гонгорын халтарч л өнгөд. Амиг аврам болж байна. Тэ. Манай ээж хөрглөөр өнзөл ийг очтой хүмүүсээ. Ижлэр би гүцэхгүй. Суралцаад. Одоо би бас суралцаал. Одоо чамд нууцч ороодаа зааж өгөн гэдэг байгаа. Миний охин ямар сургууль сурдаг юм? Монгол улсын боловсролыг сургууль сурдаг. За. Одоо 4-р курс. За. Сэтгэл судлал мэргэжлэр сурдаг. Аав ээж нь хаана амьдардаг юм бэ? Аав ээж дарханд, би ер нь дарханд төрж өссөн. Тэгээ аав ээж хоёр дархандаас төрсөн. За. Дархны л хүн байна. Нас нэг асуугаар гэж. Тэгэл тэгэхээр. За, хэдүүлээ одоо тэгээд энэ бүгд нэрээ сайхан өдөр сайхан танилцаад аван да. Нэг гэрээ усчих болно шүү дээ. Харин тийм. За, харчтэй нэг жоох юм бэлдсэн байгаа. Тэгээд бас нөгөө төвтрүүлгийн ивент тэтгэгч гээд газар шимийн бас бүтээгдэхүүнээс бас явуулсан байгаа та хэд. Ивент тэтгэгч газар шим.
Миний охин ам дээр байж байгаарэ. За нэг гарч. Ама нэг минь хөө. За. За ама нэг минь хөө. За. Болцсон. Тэр хүний хөрөөнөө тоглоо энэ. Минийхөө энэ үрийг тушаад. Зэлийн давч битгий гараа. Юу яа. Зэлийн давч битгий яваа. За энэ үрийг минийхөө тушаад. Таавал тушсан шүү. Цаа ишээ суугасаач. Нилээ өртөх үү? Нилээ өртөлтөө. 2:40 баг доогоор нь орондоо тэгж байна. Зүгээр дээлийн хормоо шууд гэж шууд өдгөн дээр тавьчих. Дараа нь дээлээ өмдөө угаахгүй шууд дараа нь дээлээ угаахаар. Нэг ингэ татчих нэ. Юу ч гэсэн энийгээ саачих байж. За. За би нэлээ өөрөө суугаа заагаад өгөхгүй. Хайлгүй. Бараг тийдүү. За би чинь өмнөөс хаадаг айгүй олон жил болж байна да. Би хамгийн сүүл бараг 2018 19 он заасан. Тэрнээс хойш бараг л 5 6 жил өнгөрцөн байна да. За ер нь ингээд сайхан хувангаа сайхан дасгах авчнаа ингээд. Доош алдахгүйгээр. Тэгээд энэ ирэх рүү чи ингээд. Мөнгө болж байгаа юм шиг кэш. Явах цаалж байгаа юм шиг даа. Ивэлтэн тасч байгаа гарцсан юм шиг. Тэгээд эрхийн уруугаар за тэгээд мөрний хөдөлгөө. Илгээ хэлж байгаа шиг. За. Тэгээд эрхийн уруугаар татахгүй 7-2 уруугаар татсан ч болно. Эрхийн уруугаа энд нь үлдээгээд. Эрхийн уруугаа энд нь үлдээгээд тэгээд 7 уруугаа доош нэгэт. За би яг л туул гаргачихад тэр за. Йоо хийдэж тав шаваартай дээ шүү дээ. Наадах чи яг нийш ээждэг байхгүй. За л өөч. Яа хийгээд байгаа юм бэ шүү. За одоо шавардахгүй. Болж гин. Янзи. Шавтлаа ичсэн үү? Янз нь уу? Бэнд. Одоо өөртөө итгэлтэй, зөрөгтэй. Жохо далайцтай, жохо том. Наач барай ахад ивэлдэх гэр юм лээ. Хөх нь гатцсан манд. Хөх нойтон байвал уг намар байдаг туулна. Сүүгээрээ орохчдаг лөө. Ээд. Байш үү чи цусанд нэг юм уу? Цуцаарч нэг юм гүгээд байна. Свена бэн. Байна. Зүүнийх сайн хороо жоохон дэлэхгүй байна. Барууных бол гайгүй. Янз өөр хуруунтай юм шүү дээ. Гой хуруунтай байна. Нэрхэн жижиг хор богинохоо ороод шүү дээ би чи. Болж байна яа. Тэр энтэйг бол норчих юм шиг. Яаж юм бэ болно? Гайгүй. Ингээд 3 хөвлгээд тусахад бол тэр дуусна уу. Яах нэг юм чанга ингээд татдаг. Чанга ингээд. Шууд л хэлэлтэй далаацтай гэдэг. Ингээд чанга татдаг. Ингээд чанга татдаг байхгүй юу? Наач юу нэг шовтруулаас орцсон даа гэдэг. Яг тэр саан зохон байхгүй. За ашигсаа сүүч хараа. Өөс хөөрхөн байна. Тэр нэгээрээ тогоо нэрнэ. Одоо энийг би дүүргэж үзүүлье. Оо. Өмнө жоохон бахтаа л саажсан. Хэдгээр ангитай юм бэ? Даан. Сааж хидэн нэг хөхтэй амар их сааж үзээгүй нэг 2-3хан л саажсан баг. Хоо. Гайгүй.
хоо муухай олсон ч яах вэ? Хөөр хийвээ. Юу ч жоох. За. За ингээд амнаасаа хөөснөөс гараад ирэхээр тэгэд үнэнийх нь хөх ивэлсэн байна гэсэн. Тарамлцсан үсттэй. Тийг харнууд юм боо тий. Тий. Одоо энийг болж хаалаа ш тийм. Уурсан. Мэмэнд өчнө нэ. Тийм ээ. Энэ айгуу гоё зөөл юм. Тэр нэгдэл нийгэмтэй байх үед төрсэн бол бараг авраг сайлч юм шүү. Юу төрсөн болоо? Нэгдэл нийгмийн үр төрсэн. Авраг сайлч Өдөлмөрийн Баатар. Давшгаач аваад бүгдийг авцсан. Тэгээ амархан сордчихдаг л та яа. Ой. Яа юу амар анхаарлаа төвлөрүүлсэн байж тээ. Төвлөрлөшөөд тагч. Амар төвлөрсөн мөр. Арин чимээ мэмэнд амар төвлөрсөн. Үүнийг хийж байгаа ажлыг явах чинь чимээ мэмэлтэй тий. Дугаад тийм ажил хүн аюул амбицтай бол. Харин тий. Энэ хөөцний хөвөнд орж байгаа сонсогдсон чинь шаар гэж. Урам аваа. Би ста айгуу гоё урамтай сагдчихж байна. Хэдэж хороо. Тэгэл. Сексэр. Бараг ихээс ачлаа тань хүмүүнийхээ. Би яг юмны зэлмэлрээр орцморго ядсан юм. Ядаргаад шүү дээ. Ер нь тэгээд ер нь нэрийн ажлыг юм нэмийн ажлыг яваад. Тийм ээ тий. Тэгэхгүй тэгээд баян хэлэлтэй зүг яваад сониж. Чи одоо л цуг яачих. Дараагаас нь би газар цаач ёо. Ер нь би аягүй шулах эртгэлцэн дээр таамарч тэгээд. Тэгэл дараа нөгөөд тэгээд цуг гарчих гээд байдаг. Би гараагүй гэсэн шүү дээ. Бээр цуг гарчих гээд байдаг. Үгүй тэгээ шууд тас эртгэлцэн намаа. Хотын бүсгүй хөдөө нутагт нэвтрүүлэг байгалийн үзэсгэлэн ахуй соёл, ёс заншлаар гойсон хөдөөгийн болцоог харуулдаг. Ахуй амьдралтайгаа уялдаад малын бэлчээр тугал гүүн зэлэн хүртэл харц тулгарч мэд мэдлцэн сэтгэлээ догтлуулах болцоот газар нь болдог гэж. Нэвтрүүлгийн ивент итгэгч Хүнс сервис. Тал нутгаа туулах гэж унахгүйх нь босоод урдаг гэдэг. Хоньны мороор хург ишиг эргүүлж, хурдан морь унаж, даа сарваа сургадаг байсан сүрийн нас нь хардан үлдэж, аранзал залуу нассан дээрээ ирсэн хөдөөгийн игэл бэргэл залуучуудын цугаан морины ажил адуу малтайгаа ноцолдох. Харин би бол ойртож чадахгүй бэ. Хүний чи харах юмтай хараад ярих юмтай болохгүй тахаа. За дараа нь азаргаа олж ирэх юу ажиллах юм болов? Одоо ингээл гүйчж сууч юм. Жоод энд нь морчих. Дотроо. Гараа амраа. Тохо. Чигээрээ бол жоо л. Мэдгүй бүр унжгааг баг. Наатан шин зоо салхинаас өөр мэдээгүй баг.
Тэр энэ цорогдож. Сайн. Нөхдөд авна тий. Авна шүү дээ. Одоо ингэ таалан шинэ бүрээд. Тавайтай. Тэгэж. Унлаа. Яа, ихтэй өвддөг. Яа. Хатуу замана дүүнрээ. Яа. Хатуу тавихгүй дэшээс давхаа авчихгүй манай та. Хүй. Сайн багц яа. Зэгтэй амар тагцсан лээ. Одоо яа. Одоо ингээ хэр удаа ингэж явах вэ? ядархаараа жоох ном. Хідэн настагаас сургаж ихсэх юм шавга. Агаш яг нэг одоо 8 дугаар мангаас сонтой юм уу? Мод намар сэргээс ирээд өнөө бас ганц нэг юм сонирхсан. Лавга хэрийн салхинаас өөр зүйл нурундаа хүргэж үзээгүй эмнэг хангалыг сурган хотын бүсгүйд ив хаваа гайхуулав. Харин бугыйлаа алдаад огч нь сандрал нь гараагүй байгаа болов уу? За тэр чи яах вэ? Тоорой бандийн торолцуулж явсан. Тогос хэрийн домогт нутгийн уурган морьтон төмний өргөжлөл гэдгээ харууллаа. Цагтаа орсон те тэгээд алдчихлаа шүү дээ. Саруулаа хараад. Нөгөө юу яаж яхад шүүрж байхдаа нөгөө нэг саруулаа гэж орилгот нь болонгууд би амар цочоол юу лээ гэж бодоод тэгэл амар хөөрхөн санагдал ямар хөөр хийвэ гэвч тэр үедээ яг нөгөө нэг сэтгэл хөдлөлөөгөө яг гаргаж чадаагүй ичээд тэгээ дотроо бол ямар хөөр хийн л гэж бодсон ямар хөөрхөн зоригтой ингээл тэгэл тэгжэл бодсон доо. Охиндоо би өөрөө үзүүлэх хэрэгтэй юм аа бүгдийг үзүүлэх хэрэгтэй. Тэгээ миний чаддаг спорт гэвэл ер нь бараг л тэрэлэн. Тэ хүн чи өөрөө тийм жоохон тийм экстрим юм дуртай байж тээ. Тэгээ миний тэгэл дуртай л экстрим спорт л тэр. Тэгээ айгуу тийм охиндоо зориулж жоохон тийм зориг гаргана л та. Энэ дуруу хайгуу сонирхолтой юм. Яаж хийсэн бэ? Одоо зүгээр бор шаргал ярьсан шүү нөхөө. Тэгээ өөртөө гараараа хийдэг. Тий гараараа л биш шүү дээ. Гараараа л биш. Айгуу гоё болсон байна тий. Одоо энэ ямар хоол хийж байгаа вэ? Юу яах чинь нутгийнхаа барийн сүүний хоол хийх гэж байна. Тий. Яаж хийдэг вэ? Гурлаа ер нь хийдэг юм тий. Тий тоогондоо сүү игээд тэгэхэд гурлаа мэдээ шилтэй олны гурал шиг гэрчээд ирдээд тэгэхэд хийчих юм байна. За гурлыг би илтгэх хэрэгтэй. Хоёр хуваагаал ирэлчих юм тий. Тий хоёр хуваагаал ирэлчих. Өчигдөр нэлээд удаан хүлээсэн үү? Амар өрөөдчихсэн тийм нэлээд удаан. Харин ч минийхөө өгдөө эрт гарсан гингүүт нь бид чинь хүлээгээд байсан. Харин тийм. Сүмдээ тэгээд ороо олж чадсан гэсэн байна. Өчигдөр нөгөө айгүй орой ирээд нөгөө орчин тойрноо ерөөсө хараагүй. Тэгээ өглөөс ирээл харсан чи амар гоё талах газар. Манай энэ тал газар шүү дээ. Харин тийм Сүхбаатар чи ер нь тийм тал газар юм л шүү дээ. Тэгээ би Сүхбаатарт анх удаа ирж байгаа. Одоо ч манай дарингийн 100 жил. Одоо энэ 7 сарын тий 10 жил тий. Одоо энэ 7 сард болно. За яаж нэг хачин дээр хооллого шиг хийж. Чи гурлаа. За. Лавга нэрээ тантай бүр айгүй адилхан юм л шүү дээ. Надтай адилхан байна уу? Харин тийм тантай. Надтай адилхан байна уу? Мэдгүй надад болохоор яг тантай адилхан л харагдсан. Тий. Лавга ер нь анаа багадаа ер нь ямар хүүхэд байсан бэ?
Багтаа манай хүүч одоо автагаа л адилхан байх гэх мөтөгдөг гэсэн байгаа байх. Одоо айгүй ямар яриа юм бэл шүү дээ. Чи яриа л да. Айгүй гоё нэлттэй. Миний хүүч 12-ын төгсөөд нөгөө юунд явсан? Шүтэст явсан. Аха. Тэгээд жил гараа яваад цэрэгт яваад. Цэрэгт явж ирээд л явах. Сургуульд явахгүй гэсэн. Одоо тэгээ сүүндээ гурлаа ирчээд Одоо буцалгаад гурлаа гэж хэлчихэв. Нөгөө борсны үг зарим хүмүүс минийхөө борсны үг гүшгэлээд идчихлээ гүшгэлж идгээ. Аха. Тэгээ зарим хүмүүс юу өрөм самраад хийжлээ. Тэгээ хүний юу өөрлөлтөө. Янз янзаар тийчдэг. Гэтэ бас айгүй сонирхолтой санагдчихдаг. Яг ийм хоол анх удаа идэж үзэж байгаа болохоор яг нөгөө аха гурилыг чинь дандаа нөгөө нэг махтай шүлтэй хийгээд тэгэл хичэл идчихсэн. Сүүнд та хийж идэж үзэж байгаагүй юм байна гэж. Тий. Сонирхолтой л юм. Ахтаа хоёр ер нь хэр удаа хяналтж байгаа вэ? Бид ч одоо 2000 он гэрсэн одоо хайлаад 20 жил болчихсон. 25 жил болж байгаа шүү дээ. 2000 он гэрсэн. Анх ер нь яаж танилцчихсан вэ? Нэг анги. 10 жилийн. Нэгдүгээр ангиас нэг анги байсан байхгүй. Бүрөө тэгээ 10 жил. Нэг нутгийнх нэг анги. Гоё юм ээ тий. 10 жил нөгөө нэг 10 жилдээ нэг анги гэж байгаад үерхэд суусан хүмүүс айгүй гоё удаан хяналтаг юм байл шүү дээ. Ер нь хүмүүсийг харахаар асуухаар дандаа л нэг 10 жилдээ үерхчихсэн 10 жилдээ нэг анги байсан гэл. Тэгэхэд дээ. За одоо ингээл тасдчих шүү дээ. Гараа эсвэл нэрийнхэн ирчих үү? нарийнх юм ингээд нэрийнх. Бүр нэрийнхэн ирчихтэй. Гараа эсвэл нэрийнх. За. Лавга мань нэрээ хайдчих. Адуундаа л явсан да. Адуугаа өгөөл ирчих واخ. Эртэл хоёлоо хоолоо хийчихээ. Тийм ээ. За одоо ингээл болохоор гурлаа хийгээл тэгэл гот нь гурлаа хийгээд тэгээд сүүний хоолол шүү дээ. Шууд ингээл хийчих. Ингээл хийчих. Гурлаа арахгүй дагаагүй шүү. Шилдэ тавлаад. За одоо дэндүү үлдэрч бас. Тийм бах тий. Онцгой. За болцсон. Саж үсчиж бол. За харуул хийчихье. Тийм ээ. За ингээд амтлаа зүүний болж байгаа юм да. За хараа гэх юм байна тий. Миний хаа. Сав. Сүүний хоолны амт үзтээ. Харин Ямар байна вэ? Сандаа. Айгуу гоё амттай болд юм шүү тий. Гоё нөө. Тийм ээ. Гоё юм шиг надад хоёр. Янз эс. Шүлэн нь айгуу гоё амттай чинь. Энэ хүмүүлэн нэстэ гоё амт оруулд юм шиг байна тий. Тийм. Тэнд хоолны нууц жорморыг цагаал өгчнө. Тэгээ сая би бүгд мэдчихлээ. Одоо баг өөрөө ганцаараа хийсэн ч чадхаараа. Хамаагүй болчихсон гэж. Би яасан. Натаг усэрвэ мэдээ. Оо айгуу гоё юм байна. Өглөө сэрэл харсан чи аймаг гоё хэр тал. Тэгээ агаар нь айгуу гоё юм байна. Хөдөө бас ирээгүй айгуу удчихсан. Оо за. Тийм. Сайхан утгаа манай. Харин тийм. Тийм ээ. Удам тал нутагч нүдний харанцаа. Хараа юу сайжрах уу? Шалгаж. Би жоо хараа холын хараа жоох муутай юм аа. Одоо холын хараа муутай бол тэгээд би одоо холын хараач юм болоо доо. Зүгтээ. Тэрийг хараад өгчтэй үг заа тэгээ. Чи ер нь аюу хараа сайтай юу? Ойр хол хоёлаа. Энэ нэг ч бас тусгаасаа. Тэгээд л тусаж тээ. За хонтой нэг дэд болсон. Энэ жил хэмжээг нь асуугаад таарах баха. Гэрийн эзэгтэй зулаагч ажилсаг гэж ихтэйхэн. Уйлэн дуран үгэнд цэцэн
жинхэнэ Монгол эмэгтэй. Ямар гоё өнгөтэй юм те. Зуны өнгө. Яг л зуны өнгө. Алей. Таарсан шүү. Хажуу зүйлийг Таарсан бай тээ. та миний хэмжээнээр яаж мэдэж вэ? Энэ хэдээс асуусан юм аа. Яг л Тий асуугаад рийг захиалсан юм шиг л хийчихсэн байна гэж. За гоё таарсан байна. Танд тест гоё. Баярлаа. Лавагийн ээж маань болонгот намайг миний охин ээж нь ингээд хийгээд тэгэхээр надад бүр амар гоё санагцсан. Яг нэг гэртээ байгаа юм шиг одоо ингээ манай ээжтэй нэг адилхан байгаад тахаар нэг манай ээж юм шиг нэг тгий санагдаад амар гоё тийм дотн санагдаад тэгээд айгүй гоё тийм мэдрэмж төрөөд тэгээ ерөөсөө би чинь ичээд сандрах юм байхгүй айгүй гоё хүлээгээд авчихаар тэгээд ерөөсөө ичээд сандрахаа болчт юм бэлээ тэгээд амар гоё мэдрэмж төрсөн. Ер нь л бүгд л айгүй гоё хүмүүсээ лээ. Тэнгэр додод түгэж тэртэйг анирдах талын шүн айсвэ. Сарвал маань дэлөмсч хүж. Хамт байх хоног цөөнийг хэлэх үү? Биенээ таних орон зайч хэрэгтэй. Чи ер нь нутгийнхандаа ер нь хэлсэн үү нэвтрүүлэгт орж байгаа ингээд гэж ингээд Жохон айхтар тийм олон болоход хэлээгүй. найзуудтай хэлсэн үү? Найзуудтай яг нэг сая өнөөдөр ирсэн нэг надад мод оролцдог. Тэр найзуудтай л хэлсэн. Өөр айхтар тийм олон хэлээгүй. Найзууд нь Ер нь хараад юу гэж юм. Ер нь намайг ямар хөө байдлаар хэлж аваа. ирэх штэ миний найз чи ер нь тэгээд үнийг дэмжинд. Гэтэ тийм бас амар гоё дэмжихгүй юу. Тэгээд жоон заашлуулах баяртай дэмждэг. Дотор бол гоё дэмжиж байгаа шүү дээ. Сэтгэлэн тэгээд хүн чинь өөрөө ирээд тусуулж гинэ гэж тэгээд дэмжиж гин гэсэн. Тийм шүү дээ. Цаашлуулнаа манай найзууд. Манай найзуудаас л баярлал яриа штэ тэгээд. Тэгээд чамайг ирэхээ сонсцоо тэгэл. Найзуудтай ирнэ гэж байхгүй юу? Ер нь дөрүлээ олцно гэж байхгүй юу? Дөрүлэл олцчих л та. Дөрүлээ олцсон штэ. Дөрүлээ ер нь цугл ингээ байж болохгүй юу? Ядаж гурвалаа байж болохгүй юм тийм. Өөр цалуунаас дам би ч октын харцсан гэрэлтэж явлаа гэдэг. Үзэр цалуунаас та хүүхний харцсан тэр үлж явлаа. Үргэлж дандаа харуулж явсан гэж бодлоо. Хэлэхгүй өөрөө бас харж явснаа хэнээс ч нуухгүй. Тэр өдөр ирээд бас энэ мэнийг хэлээл. Тэгээ найз өдөр өндөөс уулаас химэрэ гэж ячижсэн. Аха. Хариул нь гоё бөөнөр суугаад юм хэрэлтэй. Залжийн симфин дээр тэг яаж явснаа гэл. Залуу сайх хогт чинь цагаар хараад л явлаа гэх. Тэр хитнээс их ажилласан. Чи ер нь шүлэг уншд юм шүү дээ. Ер нь тэгэд гоё гоё санагддаг шүү дээ. Харин уншд юм байна. Гэтэ юу гэж байдаг юм л шүү дээ. Би аюу тэг хамгийн гоё нэг хүмүүний хобби гэж байдаг шүү дээ. Би аюу тэг үг цуглаад байгаа юм гэж байдаг юм. Би харсаад оо нэр ямар гоё юм гэх. Тэр Чи тэгээ шүлэг ер нь өөрөө зохиож ирсэн үү? Оо байхгүй. Биш тэгэл азаргаа онж ирчихэл. Ааштай одоо энэ нуруунд дээр айлгой охины харцсан дээр үүсчихлээ. Энэ мовтой юм их байсан тэгээ. Сүүж яг тэгээ телевизээр зурагт юу камер харахаараа баг. Тэгэл би ч бас бугуулчаад хэлээд гэж бодож байна. Адооны толгой эргүүлж чадахгүй яаж айл явах вэ? Гэж танаа тэр. Гэтэл эргүүлсэн шүү дээ. Жохон дотор. Тийм. Дотод бол хос шиг нэрвсэн. 2 удаа бүр оруулаа л. Тэгээ тэр бол амар гоё харагцсан. Тэр юмник сургахад ч гэсэн аюу харагцсан. Ер нь тэгээ ус соёл халаасаа ч гэсэн энэ юм тиймэрхүү үзүүлмээр санагдчихсан. Яг ч мөс танаас нэг тийм ингээд чадж байгаа юм хийж байгаа хүн амар гоё харагдаад идсэн цаанаас. Тийм. Энэ ажлыг амар харагдуулж чаддаг хүн гэдэг тийм. Энэ амархан ажил гэж байдаг. Амархан харагдуулж чаддаг хүн гэж байдаг. Би ч бас яг тийм сайн хатууч юм биш ээ. Бас яг тийм сайн бас яаж ч шүү дээ. Би нөгөө анх харж байгаа болохоор надаа чи бол аюу мундаг харагдсан. Одоо чи тэгээ томцоолыг ингээд аксаксан төвшин хүмүүсийг хараад их бол мал авгаа чи өөрөлдөж ийсэн байна шүү дээ. Юу надад л юу юм байна да мантаа мөчтэй. Шал горилдсон байж тэгээд чин дээр надад л вантаа мэдных вантаа шөөс юм байна.
Чи нэр номыг анх хараад юу гэж бодсон бэ? Хөөр хөөхтэйс. Яг төсөөлснөөр чинь байсан уу өөрөөс? Ер нь би айхтар төсөөлөөгүй. Тэгээ айхтар томлолт үсгээгүй. Гэтэ яг тэгэл хаалганагт айгүй хөөр хөөхтэйс. Би болохоор яг анх төсөөлөхтэй болонгууд надаас асуухад би тэгжлээ байхгүй юу? Ер нь надаас өндөр тэгээд инээд цацруулсан л хүн байгаа ах та гэл бодоо явж исэн чинь манай ихч надад нэг зураг үзүүлэхгүй юу? Ийм залуу байгаа гэд замдаа. Тэгээ үзүүлсэн чинь надад болохоор оны чинь хэлсэн байсан. Тэгээд 2004 онд гэтгсэн чинь харсан чинь амар хөшөөрөгдөж байгаа байхгүй юу? Ани нэмс 2004 оных юм уу гэдгсэн чинь тий ингээд тэгэл тэрнгөрөө төсөөлөө явжсан байхгүй юу? Тэгэл ирээл хуугаал харсан чи арай шал өөр хүн яг миний анхны төсөөлөл хийж байгаа юм чи. Нөгөө ахын үсэн болоо. Та бороо одоо дүгөр ороо. Бочороо. Надаас мөлийн ах харагдадсан юм. Тий. Жаа манай их надаар зүгээр тоглож лээсэн мэлээ. Тэрэнд би бүр итгэцээ. Тэгч тоглохоор юм лээ, төрүүлэхээр юм лээ. Шаал өөр тийш аваа явахаар юм лээ. Яг энэ фитнес нэг хаяг хаац толгорно. Айгу гоё нүттэй. Өөрт нь хэлсэ. Айгу их гоё тийм гоё нүттэй. Нүтэн дулаахан. Дандаа тийм гоё инээж явахаар тийм хөтөл. Би ингэж бодсон юм. За. Ер нь жоохон айгу гоё утга учиртай бэлэг өгвөл гоё ах гэж бодоод. За. Тэгээд айгу бэлэгдэлтэй бэлгүүд бэлдсэн байгаа. За. Тийм. Тэгээд энэ хүн ухааны хүн байж та. Оо байна шүү цаашаас. Дайлан бэлдсэн. Тэгээд ингээд чипт хоёрын харилцаа тий ингээд бат бөх байх болтугай. Тэгээд бас хүндэтгэлийг бэлэгддэг гэдгсэн. Тэгээд тийм бэлэгдлэр бас бэлдсэн баа. За баярлалаа. Ямар гоё юм. Ямар мөргөд амбар. Тийм тэгээд чаваагаас нөгөө морь уйдаг гэж надад хэлээд. За. Тэгээд би бэлэг бэлтгэхдээ бас юм хурдан морины хусуур бэлгэлүүл бас гоё ах гэж бодоод. Тийм тэгээд бэлцэн. Тэгээ энэ нь болохоос анхаарал халамжийг бэлэгддэг шүү. За. Тийм. Бас хусуур чи анхаарал халамжийг бэлэгдэнэ гинэ чи. Цэцэд харчихгүй. Бэлэгдэлтэй бас. Тийм байна. Айхтар идэж. Чами юм аа. Арай айгуу гоё. Тийм ээ. Миний өрөөний шүү заяа. Энэгээр болсон мөр өнөө зүг үзэхгүй. Болоод энэ Монголд уралдах юм болоо. Гаарч л явъя да. Одоо дэлтэхгүй. Дэлтэхгүй. Монголцтой уралдах юм байна. Нэр одоо нам хүмүүс нэр орог дайлан харуулж идэв баг. Хүмүүс нам дайлан гарам тайлшаа. Цаасаар ингээл явж байгаа. Цэвэр зэрэг харагдахгүй. Нөгөө нэг ахтын дайлан нь байна. Тэгэл явчихна. Баярлалаа. Зүгээрээ. Гоё нөө. Гоё л гэж шиг байна. Харин тийм ээ гоё нөө надад ч гэсэн гоё. Гоё ч гэсэн гоё нөө. Яг бас соёлоо галз ирээс ухаж авсан юм шүү дээ. Гуравч шатгээд гоё. Гоё хажуудаас орж ирээд штэ. Би ч гэсэн ярил да гэдэг юм шиг. Хааганц гоё чимэг болоод ороод ирчих гоё штэ. Би юм тийм айгуу тийм ахаа соёлтойгоо ойрхон тийм иймэрхүү бэлгэдлийн чанар тийм айгуу дуртай. Би ч гэсэн мэдрэмжтэй юм аа. Айхтар хөхтэй нөө. Жохон үзэж хараад байдаг юм шиг. Тэг үзэж хардаг бол надад жоохон юуг санагдчих. Мэдрэмжтэйгээрээ л. Тэгээ тэрэгэн дээр болцдог бол надад төрх юм үнэхээр тийм гоё санагдсан. Тийм гэрэлтүүлэг тий хамгийн гол тэгээ саруултгаас сугуугаа та ярьж байгаа юм тэгээд бүрэлцсэн орчим үнэхээр гоё юмсан. Тэгэхээр саруулын маань ялж байгаа хөгсөн бэлэг мэлэгч айгуу тийм гоё бэлгэдлийн чанартай. Дайл авсан өрөмч догдлоо шүү дээ. Тийм ер нь л гоё юмсан да. Хосуурч гэсэн их гоё юмсан. Тэгээ саруулын хосуурыг ингээд готлоход түрүүнд хийхгүй саруулын хосуурыг одоо гоё тийм соёлтой калчуртай болгоод бүсэндээ эндээ гэж бодоод татгалж чадах. Ээжон дээгүр залах гэдэг шүү дээ. Бэлгээ өгөхдөө би бол амар сандарсан. Яана одоо ингэ таалагдахгүй бол яана. Эсвэл ингэ өөрт нь дайлан зөндөө байдаг бол яана гэж би бүр амар их бодсон заяа. За баярлалаа. Янз. Нөгөө ирэхээс өмнө би яг
мэдрэгдсэн мэдрэмж тэгээд ер нь мэдрэмжээ илэрхийлсэн захиа бичсэн байгаа. Тэгээд дараанаас уншихадаас гоё ах гэж одоо ер нь захиа өгвөл гоё шүү дээ. Тэгээд Тийм шүү. нэг дараа гоё нандинаж уншаарэ. За баярлалаа. Энийг нууц юм чи өвлөө хийчихсэн шүү. За баярлалаа. Янзын гоё үлгэнэ. Тийм дараа намайг байх гэдэг уншаарай. За Би хичээд оны шүү. өнөөрөө уншиж чад маргааш яваад байгаа. Аа чи тэгээ юу вэ? За өстө баярлалаа. Гоё юм байна. Усур дайлаа 2 хоног. Тийм гоётой учиртай. Энэгээр уссамар өнөө зүг гүйцэхдэггүй. Болоо да юу Монголд уралдах болоо да гарч л явъя да. Одоо дэлдэхгүй. Одоо дэлдэхгүй. Онгоцтой уралдах юм байна. Мөнх сарвал танилцсны дурсгал болгохоор хотоос ихэж ирсэн бэлгээ лавгаад өгч байна. Би ч гэсэн чамайг ирнэ. Залуусыг гигэн дурсамж бүтээлцэж баярлаж байгааг нь харахаар сэтгэл үнэхээр л хөдөлдөг шүү. Ер нь тэгээд Ивент тэтгэгч газар шим. Эртэж шууханууд маань байгалийн сайхныг биширхээр хээрийн болцоондоо. за ойл манай ганганор дээр ирсэн үү? Харин Ганганор байгалийн зохицолборт газар гэж. Тусгай амгалтай газар гэсэн лого авсан тийм. Хөөч ийм юм байгаагүй. энэ тэхэг гэдэг юм. Аа? Тэхэг. Тэхэг нь тусгай амгалтай газар. Аа. Айгуу гоё юусан байна. Тийм байна. Бас хөөрхөн гоё. Зөндөө олон сарвч марвчтай тий. Би өөрөө бас яг хүн чинь нэг байнга ирээд байдаг байхгүй. Аха. Тий. Чи сумаас нэг 10 байдаг гэл мэтэр. Маях яж хат тий сумаас хойш болохоор. Талиага угаарч гэсэн би яг байнга ирээд чадахгүй. Тийм ихтэй нэрээ. Бас байн ирээд ирэх юм чи сайн. Сонирхолгүй ш та. Тий. Нөгөө ирэхгүй байж байгаад нэг ирэхээр гоё их тий. Тий. Болгоно одоо яг хаанах. Бүлэн дээр харагдчихсан. Энд баг клип хийгээд шүү дээ тий. Ой клиптийн ханаар дээр энэ огийг төрсөж болно шүү дээ. Аа. Айло хараа. Клипийнх нь ардуу нэр хоёлоо тойроо байж байгаа уу? Сүртэй шүү дээ. Харин тий. Санаандгүйгээр Ирсэн хүн заавал буцаж иргэдэг. Гангануурын усыг 21 булаг тэтгдэг. Тэдний амин судас нь дагшин оргихын булаг. Нуурын зүүн хойно 50 м зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг оргихын булаг гэж нэрлэдэг. Аялгуулн дуулах тусам дариглан буцалж байгаа мэт оргилдог. Эндээ дуун уу. Одоо тэгээд гангануурынхаа их нь болсон. Тэр ганган цагаан ууныхаа охин нь болсон болог оргих юм болог гэдэг. Аха. Гэт ороос ингэ янз бүр оргилж чад. Мөн юм харж ирсэн чи. Гүн. Би нэрээ бас анх удаа л харж байна. Миний Одоо үтэр тэр нэг нүхнүүдээр нь оргилно гэсэн үг шүү тий дээ. дороос авсарч байгаа юм шиг байна. Миний үтэр ийм бологлоо. Гангануур яг лав энэтэй төстэй гэх юм 21 бүлэгтэй гэж байдаг. Тэгээд энэс гадна миний мэдгээр тагшин булаг яг ингэж оргилдог, салааны их яг ингэж оргилдог. Тэгэхээр дараагийн нутгаас иймэрхүү булгууд аяга олонтой. Аа. Би дууганд болоод өгчихгүй. Тий. Хэрэглэнэ харъя. Ганц гадаг ч гэсэн тийм. Мянган цагаан хонгийн мөнгөн жигүүрийг адсалсан Монгол түмэн олонныхон мэлэми сэтгэлийг баясгасан орхим боллоо оргилох тусман амгшаарэ дагшин боллоо дариглах тусмаа даллаа шаарэ санаа дагац дээр юм аа гэдэг юм яг орглоод байгаа юм шиг харагдаад байна.
Тий. Олуулаад бол хүн түрээд гоё болд гэсэн ганцаараа сандараас олгоод дэш явах гээд шүү. Баяртай болж байна. Тэгээд цааш энэ зүгч эндээс нот. Нэг мөнгө ягмаа самссан амар гоё тий. Йоо. За ингээд өөр залуунаас юм чимж ирсэн сарвал да өөрийнхөө болохоор шин сонсуулъя та. За. Гоё юм байна. Гоё халуундал ирэл угаал өвтж юм аа. Сайхан энэ дэвтэл дэшээ харж үтэй лөө. Ажиж ингээ хутгаж аршаана очаалаа. Ундагдаж оочхалаа. Тий. За ингээл их юм мэдэж аваа л энэ да. Сураал энэ да. Аль чадхаараа л чиний мэдлэгийн зараг дэлчих гээ. Үзээл. Би ч гэсэн өөрөө үзээл энэ. Зэ. Тэ ер нь битэр чи ингээ яг тийм хоёулахнаа байхдаа ч юм тэр үед айгуугаа юм гоё. Яг надад айгуу тийм хөрх ухаалаг санагдсан. Ер нь л айгүй хөөрхөн штэ. Манай лавгаа чинь амар хөөрхөн штэ. Надад лав ингээд хөөрхөн инээгээл өөрөө олонгот ингээд идэв. Би ингээд чи ингээд намайг ингээд байнга инээдэг гэдэг юм. Би ингээд байнга инээдэггүй штэ. Хаяас жоохон ууралдیں۔ Штэ гэж ингээд ер нь байнга инээгээд ахаар чинь тэнэг штэ гэ. Надад олонгууд ер нь байнга инээгээд ахах нь хөөрхөн байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн жаараа өөрөө олонгууд байнга инехгүй л гээд байгаа. Тэгсэн үрдлэл өөрөө байнга инегээл байгаа шүү дээ. Тэгээ тэр надад инегээд байгаа нь ер нь л аюу хөөрхөн санагддаг аа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Аяны төрүүлжсэн дэлгүүр Отог Outdoor. За битэр ганаарынхаа хэрэг дээр ирсэн байна. Тэгээд одоо отгийнхаа майханг бариад барьяа. Тэгээд яаж баригдахыг хэвлээ харцгаая. За. За барих уу? Гэлдүүлээч тийм ээ. Тэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Аяны төрүүлжсэн дэлгүүр Отог Outdoor. Ямар хоол гэж бодож байна? Шүлтэй лавша. За. Борцтой лавша. Хида. Нэлээд сэлхтэй ойлгүй ус уцлах гэж нэлээд юм болох юм шиг байна да. Харин тий. Одоо би хөлөө чи хөлөө. Одоо би хөлөө чи хөлөө. Би л штт. Тэгээд. Чи зүгээр сууж заяа. Хараад байж. Тий, сууж чи. За одоо энэ буцаа ид тий. За би тэгээ наваад за. Тэр их юу. Болох бах тий. Зүгээр нэлээчгүй. Тийм борцын хоол айгу багаар. Харин тий. За болох хаа. За тэгвэл хэлчих. Би тэгээд сонсч байсан үний худлаа хүн сайн мэдэхгүй юм. Энэ борцоогод байна. Тэгээд бүтэн эр үхрийн борцыг гатаагаад тэгээд нүдэд хийхээр давсгандаа магтдаг гэж сонсч байсан. Тийм үү? Тийм. Үхрийн давсагч өөрөө нүдэд хийлээд нүдэд тэр айгу том болдог. Тэгээд бүтэн эр үхрийн борц давсгандаа магтдаг. Тэгээд тэр давсгандаа багтсан борцыг нэг хүн баг нэг жил иддэг юм шиг л. Тэгэж ойлгож байсан. Гурлаа ирчээд бэлдээд байж хаа. Цаад. Энэ бэлэн гуралстай амар юм а тий. Янз юм байна. Яг л манай ээжинд асуусан гурал шиг харагдчихсэн. Яг манай ээжинд асуусан гурал шиг л харагдчихсэн. Харин тий. Яг нэг гэрийн ингээл гэрчсэн гурал шиг. Одоо ч тэгээд ингээл гурал мөрөл амар болчихсон тий. Үнийг болгон залах болгоод нөө. Болгох нь ч яг өөр ажлыг завтай болгож байна л та тий. Хэлээ бол зүрх болгох шүү дээ. Гэтэ яг бас гурал зурж бол чаддаг л хэвчээ л доо. Баян одоо буусын гурал мөрлөгчтэй өөрөө л зурна шүү дээ тий.
Чи тэгэл цөм мөс сүрүүлээд өөрөө л гурилаа хагнаж чад хийчих юм дээ. Гурлаа зурж байгаа дөө. Тий. Цөвөнгөө. Тий. Цөвөнгө бол уул нь өөрөө гурлаа зураад хийвэл гоё болдог л доо. Гэтэ би ч нэгэл оюутан тэглээ. Зөө. Гэл хийгээл гэл ажиллаа уншуулах гал тэгэл. Тэгэл амархыг л бодно даа гэж. Тэгэл гэрцэн гурил энийг аваал хийчихдэг шүү дээ. Зөө. Тэгэл амар штт. Давсаа ичихв. Тэрийг чийл мэдэн шүү дээ. Бүшгүй минь. Би тэгвэл тагийг аваад гэж. Хаалаа. Тэгээд хаалаа. Чулуугаа илаа хаалаа. Тэгээд зодчихгүй. Зүгш. Би чаднаа. За. Чи шатгаар юм байлээ. Хараагүй юм аа. Харсаа. Би чадна штэ. Нөгөө нэг цайгаа давсгүй уугаад хоолоо давстай иддэг гэдэг шүү дээ. Тий, манайх ер нь тийм байгаа. Анзаарсан тий. Би бас тэгж боддог байхгүй юу? Би цайг ерөөсөө бараг давсгүй идэг. Тэгээд цайг бол давсгүй уух нь зөв гэж бодд юм аа. Аль аль нь давстайх юм бол эрүүл мэндэд юм шүү дээ. Тий, хичгээр хороолоо явдаг ч тий. Би тэгтээ хоолнд ч гэсэн бас жоохон айгу багтуу давс идэм юм аа. Одоо бараг болж байгаа хаа тий. Тий, ер нь нэлээд өмслөө тий. Тий. Болж байгаа хаа. Тэгэл тагд би ярьж байгаа. Тий. Мөглөц юм шиг байна. Та ялч дөө. Сайхан шүлтэй бол. Нуурын ирэг дээр шүлтэй бол байл. Бас сони юм байна шүү. Гоё юм байна. Гоё наа. Янз юм биш үү? За сайхан боллоо. За сайхан боллоо. Гоё харагдаж байна чиний бол. Өө тэгэн штэ миний хавч. Хүмүүсний халамж гэдэг амар урт юм яриад байдаг шүү дээ. Ер нь тэгээ сайхан халуун хоолыг л хэлдэг. Гэртээ ороод ирэхэд халуун хоолтой байл гэдэг. Тий. Ажилдаа явж ирэл гэрлүүгөө орж ирэхэд нэр халуун хоол байхгүй тэгэл наа гэдэг бас юм шүү дээ. Хоол байхгүй. Чи халуун хоолтой. Ядарсан юм уу? Үлссэн юм уу? Та хоол хаадаг юу? тэгсэн мөртлөө та тоолоо ээж. Тэгээд өгөөж шүү дээ халуун хоолтой бол. Яа сайхан ингээд ихтэй халуун хоол идэх. Тэгээд шөлтөө хоол идэх зүгцсэн мө тий? Тий, шөлтөө хоол бол уусаа зүг байна уу? Шүлмэл 8 гоё. Арчт. Тэгээд аппаратаа борцолдог зүгээр юм. Борцоо. Айгүй нөө. Айгүй зөөлхөн борцоо. Сайхан тий. За. Махцуулаад идмээр байгаа байхгүй. За. Хавирга. Хавирганы өөх бүх сайхан. Яа. Өөхдгөө. Тий. Өөхдгөө. Хавирганы өөх гоё шүү. Тий. Яг нөгөө аппарат үлгийг 2-3 дахь өдөр бид архивсахгүй аав иш дээр очсон ч. За. Махчаан цай дээ. Тэгээ би идэж чадахгүй бүр. Гомдолтой аа. Тий. Оо нэр мартцсан байж тээ гэдэг. Оо нэр аппарат чи мартцсан байж тээ. Тэгээд бүр амар жижигэн жижиглж байгаа л тэгэл өлхөө идсэн дээ. Би нэр чам нэр шахнылын тавсан. Оо за. Гаранд чинь ах гад. Тэгэхгүй бол наа чам бол зэрэл амар болцсон лээ. Гараа өгч да. Хаац. Чамд зөрүүлж би шахнылын зэрлээ. Ямар гоё. Зөвхөн надад зөрөөсөн шахны нэр. Ямар гоё. Хуур. Яйс. Өвдөж гин үү? Амар. Өө тийм амар өвчтэй байгаа юм. Гүү. Зүгээр ваашс. Сүртэй. Ваашс. Кларида. Гоё. За. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хүнс сервис. Хин хүнгээ л алжааж гангануурын эрэгт хоноглохоор боллоо. Уг нь манай хоёр гангануурын эрэг дээр кино үзэхэр төлөвлөсөн ч гадаа салхилж бороороод жаахан бүтлгүйтчихлээ. Гэхдээ отгийн майхан отоглож байгаа манай хоёрыг зутраалгүй тухлан сууж кино үзэх боломжоор хангалаа. Чи юу одоо ингээ энэ үед ингээ төрцөн заяа. За. Тэгээ ингээ нэг эмхтэй хүн тайртаа дорлчваа. Ярцаараа. За, пад гэл. За. Тэгэхээр бол чи одоо ингээ яаж холбоо тогтоох вэ? Захааш тийм тэгээ захаа.
Ингээд айгу холомч байх. Тэгмэт ингээд чи ингээд зав гаргаад ер нь очих уу? Зав гарна гэж явахгүй зэрэг юм чинь. Тэгээ очиргоо тэгээд оргож босч болохгүй ингээд чи тэгээд ус төрдөөд Тэрэг биш байсан. Зорин шүү дээ. Энэ үед төрсөн. Зорин шүү дээ. YouTube-ээр яваад байдаг шүү дээ. Тэр үед бол мөнгөгүйс одоо мөнгөтэй гэдэг шиг. Чамд шүү дээ ер нь ингээд эмхтэй хүн заяа. За. Ер нь ямар байх ёстой гэж боддог бай. Би ч ямар байвал чамд таалагддаг бай гэх юм. эмхтэн яг эмхтэн шиг л байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ айгуу гоё юм цагаан сэтгэлтэй. Хөдөлмөрч. Зааварч хөдөлмөрч гэж хэлчих болохгүй те. Ямар ч мэрэгжлийн юм дарах юм лээ. Чиний хувьд түн ямар вэ? Миний хувьд болохоор зүгээр айгуу гоё түшигтэй тэгээд төлөвшсөн хүн байдаг штэ нэг тийм айгуу гоё юм төлөвшсөн нэг тийм тайван нэг тийм хүн аймаг гоё санагдаад юм аа. За. Тэгэл нөмөртэй байвал айгуу гоё юм түшигтэй л байвал гоё санагдаад байна. Тэгэл ер нь хамгийн гол нь төлөвшсөн байвал тэгэл. Тэгээ надад ч гэсэн эмхтэн хүн тийм юу гэдэг гоё сайхнаас илүү айгуу тийм сайн гэх юм уу тийм хүн байдаг уу санагдав. Бас гоё штэ. Нэг л ороод ирэхэд амартай юм. Ер нь эрэгтэй хүнийг нөгөө нэг ээжтэйгээ яаж харьцаж гин тэрийг нь хараад тэгээд чамтай яаж харьцах чинь бас ер нь адилхан гэж ярьдаг штэ. Тэгээд би ер нь бас тэгж боддог байхгүй юу? Ер нь ээжтэйгээ эрэгтэй хүнийг яаж харьцаж байгааг нь ер нь хардаг. Тэнгүүд яг лавга маань болонгууд ээжтэйгээ айгуу гоё харьцдаг. Тэгээ ээж нь ч гэсэн айгуу гоё хүүгээ хүмүүжүүлсэн байгаа даа байхгүй юу? Надад болонгууд аав ээж хоёр нь бүр амар мундаг харагцаа. Одоо ингээ аав нь ээжийг нь амар гоё юм халамжилдаг заяо. Тэнгүүд одоо трийг харж өсөж байгаа одоо лавгаач одоо харж өсөж байгаа штэ. Тэнгүүд бас яг л тийм хүн болно л гэсэн үг штэ. Тэгээ би ер нь бол гэр бүлийн хүмүүжил бол үнэхээр сайн байсан л гэж бодож байна. Хээрийн болцоо амжилттай. Одоо л хавгаагийн гэрийн зүг гидэн годон. Цаг тоолгын завдалгүй хурдан өнгөрсөн ч манай хэд явдалтай жоохон алчаалаа. Бидний гэрэхэд ах эгч хоёр дулаан гэртээ халуун цай амттай хоолтой өгтлээ. Илүү байна уу гэх юм юу вэ? Тэгэж одоо шийд газар үүндээ ойрхон болгонгууд гоё байна. Тэгтээ нөгөө төмөр идсэн газрууд нь жоохон тийм. Дорнч өнөөр айхтай санаад харин тийм. Зүүн талаар гарсан байна. Тийм байна. Ай сум одоо тэр алахгүй биш зүүн талаар дорнгүй. Яг нөгөө дархан заастай газруудаараа төмөр орсон байна. Их хөвсөн дөө. Тийм байна. Тийм байлээ. Хосряапо. За газар жимийнхээ салаатнуудаас аваад өгдөө. За тэгээ. Алин ах уу? Йоо бүгдээр нь байсан. Салаад. За чи таашаа задлаад юм. За хандаа нөгөө шингэн талах гэдэг дээрсэн өгөлдөө. За тэг. Ажгүй юм яг. Бос таалж идэх. Юу, кафега дээр шүү гэж юм уу? Ийхүү нэгэн оройг дулаан яриа дуутаагууртай тавтай сайхан амарч өнгөрөөлөө. Ивент тэтгэгч газар шим. За би чамайг дарга нутгийнхаа энэ шин цай гарсан байлаа. Дарга гасан цай. Тэг би өөрөө ууж цайгаа амттай юм байна. Одоо чамд нэг найруулж өгье та. Бис тааж өгдөг юм. Тий. Чи өглөөнд хоол хийж гисэн чи одоо би чам цай хийж өгье. Тий. Одоо юу гэж ярьдаг шин аяаны яриа өдөртөө актны яриа жилдэг. Яг л нэр өдөртөө л бас тий. Өдөр алдахгүй гоо. Яг л өдөртөө. Амараа. Ингээл луутандаа ингээл. Наач болохоор юм. Энэ ээзгийн нөлөө. Тий. Одоо ээзгийн шар будаа
Одоо борцогтой. Тэгээд энэ нүдсэн борцтой. Одоо энэ тэгээ нүдсээ хийцэн юм байлээ. Тэгээд энэ шар тостой. Тийм ээ тий. Хүмүүсийн халбаг шар тос яана үлгэн дээр ууж муу сайн ингээд яг л халбаг хартай шар тостой юм байна. Нэг хийц гэдэснээс энэ нэрээ бараг тийм юу юм шүү. Хуурсан гурал юм шиг үлээ би тэгж бодсон. Юу тийм гоё нэртэй юм л. За тэгээ манай нутгаар аялах хэрэг. Оо гоё лөө. Ганцхан таалагдав. Хүн таалагдав. Жогно. Ингээд хичээдэх чинь. Тэгээ. Яг явсан газар нь бол гоё л да. Цуг гэж өгч байгаа. Ингээд байгалийн сайхан түүний сайнтай байна гэдэг. Сэтгэлээсээ хэлсэн гэдэг. Сэтгэлээсээ хэлж байгаа. Өнөөдөр бүр нэлээд салхитай байна тий. Одоо нэг юу данигч хэлдэг шүү дээ. Шилийн бүгдийн орой темрийн тарцаг хэл дорно. Ширүүн салхины гөөр дор хэлийн зурвас ярьж байгаа нэг. Шииртэй сайн ирсэн ухаж ихний үзээр содхон сонсогдно. Шимийн нэрмлийн савн дотор тасалдна гэдэг. Ер нь бол тийм жоохон тийм салхитай сэрүүхэн газар. Тэгээд цагаараа мэдээгээр ч гэсэн гардаг гэсэн дараагийн 70 нутгаар гэдэг. Амар сүртэй. Тэгэхээр л би бүр санаа зовоод явчихдаг гэдэг. За өгөөтлээ дээ. За өгөөтлээ дээ. За ажиллаж гисгэндээ гэдэг. Чи намайг ингээд сайн чана гэж боддог юу? Би ч ингээд амхандаа мэл цай чанд өгöd байгаа юм шүү дээ. За энэ шүү. За. Баярлалаа. Одоо ер нь тэр нэвтрүүлэг дуусгах гэж байна. Би чамд ер нь хэлэх юм дээр хэлсэн дээр хаа. Тэ. Тэр шиг тэгээд. Энэ одоо нэг одоо манай даринг сумын 6 хөш өгж яддаг шүү дээ. Дарингийн 6 сум. Тэгээд 5 гараа одоо манжааны 5 гар зүрхчин гошуугээд тэгээд тэрний одоо энэ шинэ лого гарсан юм билээ. 100 жил зориулаад. Тэгээд тийм гоё логотой 1925 2025 гэдэг. Тэгээд айгуу тийм бэлгэлийн чанартай юм гоё логотой. Тэгээд дотроо одоо даринг сум 100 жил гэсэн юм гоё аягтай. Тийм гоё аягтай юм билээ. Тийм хос яаж яах вэ? Яаж яах аюу хосоо. Тэгээд энийг чанд бэлгэлээ. Энэ ер нь бол тэгээд манай сумын 100 жилд ирээрээ гэсэн ойлгох шүү. Тий. Баярлаа. Энэ бэлгийг авч байгаа анхны үн чи болчихно. Бас бэлгэлж байгаа анхны үн бас би болчихдог. Хоёлаа аяга нэг нь авчих юм. Анхныг одоо таамж идэх би өөрөө очиж зөө араас чичээ. Эсвэл би ихтэй аваад ирээ. За тэг. За цайгаа амс хоёлаа. Тэгэлж байна. Энэ гоё нэрчин дээ. Юу гоё нэртэй. Манай ээж зэдтэй адилхан байгаа дээ. Тийм ээ. Би Сүхбаатар дээр л гой цай авч үзэж байна да. Өөр эсвэл Томас Сүхбаатарын чинь аягүй тийм цайгаар алдартай шүү дээ. Тий. Би нэрээр баг нэрээр дээр алт мөнгө нэрээр шилийн цай иргээд баг дээр нэр баг цай орохгүй. Тэгээ Сүхбаатарын цай юу баг хоол шиг цайтай. Тэр борцгоо ээж чинь борцоо ээж чинь баяш бууцаа ээж чинь. шууд өглөөний цайл болчих юм шүү дээ. Глобс ол ингээл цагаан угаал. Юу нэг сайхан сэтгэлтэй гоё цай чандаг байхгүй. Сүхбаатарын чи ярьдаг ш нь надад хураас аргаж гээ сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэгээ аргалаа аягүй тийм их хоолбор ихээр хураана. Уулан тэгээ тэрийг зунжаа ирэхлэн тийм. Тэр хураас аргаж гээ тийм гоё сайхан сэтгэлтэй хүмүүсүүд ярьдаг. Одоо ингэ нэвтрүүлэг дуусгаж байгаа шүү дээ. За. Тэгээ би одоо ингээ маргааш явахаар ч ямар санагдах вэ? Эхлээ зүгэрх бах та. Хэд нэг хэдүүлээ сайхан л үжиглээ. Би ч эдгээр гаднаа хатуучсан дотроо зөөлөж таасан ш та. Тэгээ маргааш би ч аягүй гоё гаргаж өгнө. Тэгээ явна гэсэн чинь нэг сонирн багадах юм. Аваад сонирн болчлаа шүү. Аваад үлдчихий. Яа. Ингээл шал хөөрхөн тод гэдэгхгүй. Тэг ер нь хөөрхөн бохгүй юу чи. Аваад үлдчихий. Наран ургах зүгийн аядуухан зантай адуучин залуу лавга хотын бүсгүй мөнгсруулыг маань дулаан сэтгэлээр тосон авч Даргаан нутгийн сайхна нүүдэлчин ахуй соёлоо танилцууллаа.
нийслэл хүүхэн их хотын сонин сайхнаа хуваалцаж, алсарсан Монгол ёс ахуйгаар мэдэж залуу насны нэгэн дурсамжаа бүтээлцлээ. Амьдрал дурсамж гэдэгтэй хоёр сэтгэл хэрхийг зөвхөн тэдэл мэднэ. Харин одоо нэвтрүүлгийн багийнхан хотын зүг.